Жанчил наваа тэгдэг аахгүй. Хасах цог. Тий, хасах цог. Би нэг банкны тэнцэн уралдаанд ингээд яхаар холбооны юм зүмд айгүй идэвхтэй ингээд ажилладаг байхгүй. Дэвчээр зөөх мөн ингээд хүүхдүүд сайн дур юм. Манай энэ нэг холбоонд нэг ажилд орондоо чи нэрэгээд жоохон багтал. Тий, жоохон багтал яриад байдаг гэсэн. Тэгсэн чинь наваа 22-од болоод ингээд хүмүүс ингээд одоо бүх холбооны нарийн бичгээр Батгэрэл ажиллахаар боллоо гэсэн чинь жанчаа хамгийн дөрөнд мессеж тэр ревижн хийх юм хийдэггүй. Одоо жодо бүхэн холбоонд би бол бүх ажлыг хийж үзсэн байна. Одоо тий ерөөсөө тий өөрөө би бодж үзсэн зүгээр бүх ажлыг хийж үзсэн байна гэж байгаа. Одоо чинь холбоонд гэдэг бол одоо чинь дивжээ зөөж жоохон багтаа дивжээ зөөгөл явдаг байлаа. Арай том болоод ирэнгүүтээ 2006 онд юунд бүхэн өргөнд болсон 100 азийн авах шалралт тэмцээний тэн дээр чинь сет саксороо тамирчдын хувцсыг өрөө сайн дурын ажилтнаа хийгээл явлаа. Тэгэл дараа нь шигшээгийн ах нар эгч нарийнхаа бэлтгэл хангах чи ингээд хийгээл шидүүлээл агч нараа дагаал ингээд явдаг тамирчин боллоо. Өөрөө дараа нь шигшээгийн тамирчин боллоо. Басалж явдаг. Тэгээ дараа нь гадаадад бас тодорхой ажиллаа. Өөрийгөө хөгжүүлээд ажиллаа. Тэгээ шигшээгийн багш болж үзлээ. Холбооны нарийн бичгийн дарга болж үзлээ. Тэгээ ер нь бүхэл хийж чадах бүхэл юмыг хийсэн байлээ. Миний бэлэгдээд байгаа зүгээр яхаа. Юу юм бэлээ л дээ. Монгол хүн олимпиад орохдоо басна 20 жил яа. Монгол хүн олимпиас медаль авсны. Тэгээ монгол хүн олимпиас медаль авсны 60 жил яа. Юм байлээ. Лос Анжелес олимп. Одоо 2008 онд Төвшин Баяр ах Бадрууг ах хоёр ингээд алтан медаль авсан бол 28 он гэж 20 жил яваа. 1968 онд анх олимпиас монгол хүн медаль авч ирсэн байлээ. Тий. Тэнгүү чин тэрний бас 60 жил яваа гэдэг нэг юм дэгшөөтэй жил болохоор тий. Монголын тамирчид маань ямар ч байсан жодо гэлтэхгүй ямар ч байсан бүх оролцож байгаа тамирчид маань айгүй тийм гоё гэлцэж алтан медаль авах хаа л гэж би бодоод байгаа ш. Тэр нэг тийм айгүй гэгээлгэр болоо. За сайн байцгаана нөгөө их юмнууд үзэгчдээ. Монголын жудо ахтемас бэлтгэн гаргадаг Judo Talk подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарыг хүндэт зочноор Монголын жудо холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батгэрлийг урьж оролцуулж байна. За сайн байна уу Батгэрл? Сайн байна уу? Сайхан зусж байна уу? Ажил хийхтэй байна уу? Та сайхан зусж байна уу? Ажил одоо явагдчихлаа божигнаа л байна. Эд ажлын дунд. Тий. Эд ажлын дундуур танаа подкастыг бас үздэг. Тэгээд намайг бас ингээд оролцоосэй гэсэн одоо баяртай байна. За энэ их ажлын хажуугаараа цаг зав гаргаад манай подкастт оролцож аваад маш их баяртай байна. За ингээд эхний асуулт маань одоо юугүй одоо 10 хоногийн дараа их дуулах тэмцээн маань эхэллээ. Одоо Улаанбаатарт зохион байгуулж байгаа 4 дахь удаа зохион байгуулж их дуулах тэмцээн маань эхэллээ. Бэлтгэл ажил хэр явж байна? За бэлтгэл ажил бол одоо яг л эд сайхан дундаа явагдаж байна. Ерөнхийдөө бол анх 22 оноос зохион байгуулагдсан. Тэгээ одоо ингээд 4 дахь удаага зохион байгуулж байна. Харьцангуй бас ерөнхийдөө ажилдаа дадж байна уу? Тий, дадж байна. Туршлагатай хэлж байна. Манай ажилч гэсэндээ бид нэр яг нэг анх яг 22 он зохиолж явахд бол яа энэ том ажлын ард яаж гарандаа гэж бодож ирсэн. Тэгэл ямар ч гэсэн одоо ингээд 3 жил зохиоцсон, 4 дахь жилдээ зохиогч гэдэг бол бас юм аяга сурж ийн гэсэн л үгтэй. Гайгүй. Одоо 2020 оны Токио Олимпийн дараа жудогийн дасгалж явагчид болон холбооны ажилчид бол солигдсон. Дахиад залуу шинэ үе гарч ирсэн. За Батгэрлийн маань 2021 оноос эхлээд Монголын жудогийн холбооны нарийн бичгийн даргаар томилогдоод ингээд ажиллаж байгаа. За ингээд энэ жил 5 дахь жилдээ ажиллаж байна. Ажлаа аваад анх авсан одоогийн тэмцээнээ зохион байгуулад эхэлж байна. Ганцхан их дуулах тэмцээнээс гадна өсвөрийн тэмцээн, залуучуудын улсын авраг насны хүртлийн тэмцээн, топ 6 гэдэг эсвэл тогтмол ингээл тэмцээн болж байгаа. Энэ болгоны ард яаж одоо гарч чадчихна одоо. Яг яг би ч нэг 19 оноос Халимбодоо гişийн удирдлагын дор шигшээ орныхаа тасалжуулагчаараас
20 Токио Олимпиад тусдал ерөнхийдөө ажилласан. Тэгж жагаад 21 оны 10 сард холбооны нэрээ бичгийн дараагийн ажлаа хүлээж авсан. Тэгээд ерөнхийдөө бол тэд уралдаанаа зохион байгуулаад ингээл яг эхлээд энэ ажлыг авахд бол бас хэцүү лсэн л та. Хэцүү. Яа би одоо чадах болов яах бол гэж бодож ирсэн. Тэгэл яг нэг бас нэг өөрөө бас тамирчин байж захтаа ч гэсэн тэгэл ерөнхийдөө холбооны хүмүүс туслаад ингээл бас волонтер хүмүүс одоо энэ сайн дурын дэвжээр үзүүлдэг тийм ажилд би өөрөө айгүй бас итгэвтэй явдаг гэсэн болохоор бас жоохон баримжаа мэдээ за одоо ямар ч байсан дарга одоо болоо гэж зүтгээд үзээл гэж бодсон. Тэгээд итгэл хүлээд гэж. Тий, итгэл хүлээд итгэлийг алдахгүй ямар ч хийгээл оролдъё гэж бодсон. Тэгэл одоо нэг 5 дахь жил рүү л орох гэж байна да одоо ямар ч гэсэн. За Батгэрэл маань холбооны одоо гүйцэтгэх захирлаас гадна 66 кг хэмжээнд бас олон жил болсон шигшээвд харьяалагдаж олон тэмцээнд бас оролцож одоо яг алтан үетэй хамт ингэж явж байсан. Одоо яг иргэн тойрынхан тамирчдаас маш олон сайн тамирчид энэ төр төрсэн. Өөрийнхөө амжилтын талаар бас нэг иргэд дурсаач. Би бол яг 2004 оноос анх ч одоо бүх хичээлж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө бол хичээлж агаад шигшээ ахт ороод ингээ шигшээгийн тамирчин болоод эхлээд бол бэлтгэл хангагч ингээл ах нарынхаа цонхын нараа бэлтгэлийг хангаад шидүүлээл явж байгаа. Сүүлдээ өөрөө шигшээгийн тамирчин болж ирсэн. Тэгээд тэмцээн уралдаанд бас насан туршид улсын аварга шалралт тэмцээнээсээ бас медаль авдаг тамирчин боллоо. Шилдэг тамирчтай нэг байсан. Тий. Тэгээд шигшээгт ороод гадаадын тэмцээн гран при тэр бас нэг яваад өөрийнхөө хэмжээнд бас баггүй амжилт гаргасан гэж би боддог. Тий. Ерөнхийдөө бол тухайн үеийн 66 кг гэдэг бол асал амар байсан. Тэгээд дотоод өсөлтөд тий. Өөрийнхөө яг нь өөрөөрөө ингээд нэг юм жижигхэн ингээд нэг юм гаргасан амжилтандаа бол зүгээр ингээд би баярлж явдаг. Ягаад гэвэл нэг тим их хүчтэй өсөлтөгч нар дундаас тэгээ шантралгүй тэгээд ингээд тууштай байгаад дунд нь ингээд чирэгдэж ингээд үзэлцээр хагаад нэг гадаадын нэг гран при тэмцээнүүдээс би нэг 2 мөнгө 4 хүртэл медаль авсан гэдэг юм маань бол тэр алаан дундаас тийм медаль авсан гэсэн тийм баяртай гэдэг ямар ч юм. Хангалттай өөрийнхөө хэмжээнд хангалттай байж чадсан гэж боддгийг ерөнхийдөө бол одоо өөрөө үед ч юм бол яарах 66 тий Цагаанбаатар Ичиг хоёр тэгээд Алтан цүв төмөр өөлөг тэгээд Бац манай Адягийн Бацсуур гэдэг армийн дэлхий яваа. Тий тэгээд ингээл энэ дундаас энэ олон хүмүүс дундаас чинь тэгэл ямар ч гэсэн шантраг ойл зөндөөлөд гэсэн. Тэгтээ ямар ч гэсэн нэг тийм тууштай байж чадсан л да ер нь. Тэгээд ямар ч эргээ бодоход эргээд бодоход ямар ч гэсэн тууштай байж чадсан гэж боддгийг эргээд бол. Би Мастан сандын тухайд нэг Японд сургуульд багшилж ясан учраас 2013 онд болов. Ням очрахтай юу? Ням очртой хоёул. Тий 13 он. Бор хоёулахнаа гэж зорж манай сургууль дээрээ бэлтгэл хийгээд 14 баха. Тэгээ 14 билээ 13 онд л шүү дээ. Тий. Иржсэн Мастан санд. Тэгээд ингээд бэлтгэлийг харж байхад нэм очрол яг ингээд нөгөө бас дэлхийн аварга центр топ топ тамирчин болцсон. Батгэрэл ингээд өөрийнхөө зардлыг дагаад ингээд яваад ирсэн өөр хамт бэлтгэл хийгээд маш тийм шаргуу бэлтгэл хийгээд маш хичээнгүй байгаа надад юм шиг ажиглаж яасан юм аа тухайд тий. Тэгээд бас тэрний дараагнаас эхлээд ингээд амжилттай зөндөө гараад явцсан байсан. Тууштай яг нэг жоохон шарттай гэхээс илүүтэйгээр яагаад би бодломорч тий яагаад би ингээд энэдээс дутна гэж байх үл гэсэн нэг тийм бодолтой. Түүнээс од нэг тийм амар шар мартай хөвгтөл нэгч байгаагүй. Зүгээр л яагаад л гэдэг л яагаад би энэд чадаад хахад яагаад би чаддгүй юм бол боддог гэсэн. Тий дутхгүй л гэж хичээд нэг дивжэн дээр нэг цаг дор нэг юун дээр бэлтгэл хийж байгаа юм чинь яагаад гэдэг л тийм. Тий тэгэл ерөөдөө шигшээ агтаа тэгээ орлоо. Тэгээ ерөөдөө 2017 он хүртэл бол ерөөдөө шигшээгийн тамирчин байж агаад 16 оны 12 сард надад нэг Хонконгоос санал ирсэн. Багшаар ажиллах уу манад дээр гэдэг. Тэгээд 2017 оны 1 сард Хонконг руу явсан. Тэгээд багш балжаагчтайгаа ярьж байгаа. Багшаа надад нэг ийм санал ирлээ. Асуулжуулагч санал ирлээ. Одоо тэгтээ ямар ч гэсэн
ийм юм хийгээд үзье бас нэг орчноос хэлээд үзье. Одоо тэгэхээр чинь тухайд 17-нд 73 кг болсон байсан чинь ингээ нэмээд тэгээд доороос хүчтэй дүүнер зөндөө гарч иж байсан. Цогоо манай цогоо могоо гэл одоо ир гэл тэнгуүт чинь тэр үед биний нас одоо хэдтэй 20 30 юутай 30 гартай 30 руу гэж бас нэг бодлоо тийм. За одоо би тэгэл нэг амир Токио Олимп руу зүтгэн гэл ингээл явах юм бол дахиад 31 2 тоо болсон байна. За тэгээ угаасаа тэгээд амжихгүй байхдаа эртхэн ямар ч байсан ийм санал ирсэн байгаа дэр эртхэн юу яа саналыг орчноос л юм сурыг гэж би бодсон л да. Тэгээд тий ирээдүйдээ хөрөнгө оруулалт. Тий. Тэгээ 2017 оны 1 сард Хонконг руу яваад Хонконгод ямар ч нэг 3 жил ажилласан дасгаж болгочаар тэнд байж байхдаа айгүй их юм сурсан. Тэгээ багш байх. Тэгээд боловсрал ямар хэрэгтэй вэ гэдгийг сурсан. Хэл усны асуудал. Тэгэл өөрийгөө жоохон бас хөгжүүлж чадсан байх гэж би боддгийн бас тэр алах хүн маань. Тэгээ 17 онд бүтэн байгаад 19 он 18 онд бүтэн байгаад 19 оны 10 сард шгшөөгийн бүрэлдэхүүн маань солигдоход манай Халин болд багш маань санал тавиад Бунбайтарт та хоёр ингээд багш шгшээг ахлах болж байгаа. Та хоёр ирж ажиллах уу Монголдоо гэдэг. Тэгээ яг бид тэр хоорондоо ярилцаад ирж ажиллахаар шийдсэн. Тэгээ 10 сард Монголдоо ирээд 19 оны 10 сард Монголдоо ирээд тэгээ шгшөөгийн багшаар 19 он 20 21 онд 3 жил асан. За хэр оргийн зүгээр нэг тамирчин нэг гадаад улс урьж оруулна дасгалж уулагч болгоно гэдэг юусоо байхгүй зүйл дээ. Тэгэхээр ямар нэгэн юм зүйл харсан байх болоо гэж бодож байгаа Хонконгоос санал ирж ийн гэдэг бол энэ чинь маш том хүндлэл байхгүй юу? Энэ хүн хичээл зүтгэл за энэ хүүхдэд энэ ингээд ихнээс нэг ийм юм авч үлдээ да гэсэн нэг тиймэрхүү зоригтой байж аж дасгалж уулагч энэ тэндээс өндөр цалин олгож аж дасгалж уулагч өрдөө шүү дээ. Дасгалж уулагчаар ажилласан Хонконгод ажилласан 3 жилийн хугацаанд бас тамирчид яаж бэлтгэв? Нэлээд сайн тамирчид гарч ирсэн санагдаад байна. Тэг ямар ч байсан яг өмнө нь бол ингээд юу яадаг лсэн байл л да. Японууд ч юм уу солонгосоос ч ингэж багшилдаг гэсэн байл айгүй олон жил лээдсэн байлээ. Тэгээ манай Хонконгийн дарга өөрөө шүүгч хүн тэмцээн уралдаанаар өмнө зөндөө бид нар таардаг байсан. Тэгээ монгол хүн авч үзье гэж бодсон юм шиг байна. Тэгээ би яг нөгөө бас нөгөө хүнтэй нэг эвтэй тгий манай буян болоод байгаа тийм мэдтэй устдаа явдаг юм. Тэгээд ямар ч гэсэн энд тэмцээн уралдаанд ингээд тарахаараа Хонконгийн даргатайгаа дандаа ингээд мэдлэл амир юм зүм яриад нээлттэй байдаг болохоор энэтэй нэг харьцаад үзэл гэж бодсон юм шиг байна. Тэгээд 19 онд 16 оны 12 сард Токио Гранд Сламаар хамтарсан бэлтгэл дээр би нэг таарсан. Тэгээ би мэдлэлчээд таарч байсан чамд юм юу байгаа юу? Контакт байгаа юу? Мэйл аяг ч юм уу Facebook байгаа юу гэхээр би Facebook-өө гэсэн чинь над руу яг дараах нэг Крисмсийн дараах мессеж хийсэн он гараад чи манад ирж ажиллах боломжтой юу гэдэг. Тэгэл ирэхэд явсан да. Тэнд байж хахад бол нөгөө нэг тамирчтай бол яг өдрийн нэг хийдэг нөө тийчнээ поро чигшээ баг нь яг өдрийн нэг л хийдэг. Тэгээ Бонбайт хоёр явцсан тэгэнгүүт чинь битэрч нэ өдөр жөнгөө гэртээ байж байгаа л оройдоо нэг очиж бэлтгэл хийлгээд харсуулт ингээд нэг юу яаж эхэлж байгаа байхгүй нэг өөрсдөө тэр нэг бараг гэртээ байхаас ядарч эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэг тамирчдынхаа нэг өглөөгөр ингээд нэг хичээлдээ явдаг бүгдээрээ хүүхдүүд хичээл сургууль ажилдаа яваад оройно ганцхан бэлтгэл хийдэг. Тэнгүүт нь яг битэр хүүхдүүдтэйгээ холбогдоод за хичээл чи хэдэн цагаас тарах юм бэ? Цагийн мэдж аваад тэгвэл ингээд өглөө хэдүүлээ нэг боломжтой цаг чи ингээд очиж бэлтгэл хийя. Та нар ингээд өдрийн нэг бэлтгэл хийгээд хизээч ингээд нэг гадаадынхаа өөрсөлдөж ял сайжрахгүй ядаж битээр ингээд өглөөгөр бүтэн завтай хийдэг юм чинь та тийм сургуулийн ойр орчимд очиод хэдүүлээ боломжтой цагаар гадаа бэлтгэл хийчихээ. Тэг юм өмсөд ч юм уу мих татдаг ч юм уу ирзээ татдаг ч юм уу нэг хөөрхөн тийм юмнууд хийя. Та хамаагүй сургуулиудынхаа цагийг хэлж өөрсдөө ингээ боломжтой сул ах цагнуудаа ч өглөөгөр гингүүт нөгөөдөл хүүхдүүд хэлчин. Тэгээ би тэр нөө очиж хийлгдэг гэсэн нөгөө. Ягаад гэвэл нэг бас нэг монгол хүний нэг тийм ажилдаа нэг юм үнэт зан юм болов гэж би бодсон. Өмнө Хонконгод болохоор Солонгос, Япон гэх зөндөө багш нарыг авдаг. Тэд нар болохоор нөгөө жоохон жуудаан өндөр төвшнийг тэнгуүтээ нөгөө манай Хонконг хүмүүсийг хараад эдгээр хизээ сайжрахгүй тэгээд юу ихнээс тэгээд нөгөө яг тэнд ажиллаа ивэл нөгөө
цагаа цалингаа аваад явж байвал сайжруулах гэсэн бодол авахгүй. Тэнгүүч нэг Монгол хүний нэг юм цалин авч байгаа юм чинь бас тодорхой хэмжээний гайгүй цалин авч байгаа юм чинь үр дүн үзүүлчмээр санагдаад хүүхдүүдэд яаж сайжруулах уу гэдэг нэг нэлээд бас сэтгэл байхгүй. Тий бодсон л доо. Тэгэл сургуулиудынх нь яагаад гэвэл Хонконгч дулаахан тэгээ гадаа мадаа их тоглоомын талбай малбай тийм асуудалгүй болохоор чинь сургуулийн гадаа очиод хүүхдүүдэд нэг завсарлагаанаар нэг цаг маяг ч юм уу ингээ хийлгэждэг. Тэгж яагаад ингээд айжмаар ингээ бараг тэгээ сүултээ өдрийн 2 хийдэг болсон. Тамирч тэгэл орно шүү. Тий хүүхдүүд чинь татгатал суглараад очиж байгаа юм чинь өө тэнд та нар 2 нь хийдэг гэсэн болвол 4 нь болоод 3 болоод ингээд өөртөө тэгээ сүүл рүүгээ бид хоёрын чинь яг явахын алтанд чинь нилээн баг болол болцсон. Өө бид нар чинь баг одоо ингээд өглөө орой ингээд хийдэг тийм ухамсараа ойлгоцож байгаа байхгүй тэр хүүхдүүд чинь ингэдэг юм байна. Тэгээ бас анх удаа бид тэрийг гэж чинь Япон хүн хожиж алтан медаль авсан манай нэг Хонконгийн 57 охин маань. Тий 57. Тэр чинь тэгээд ерөнхийдөө хөөрхөн нөгөө нэг 70 орнуудын аврах шалралт тэмцээн. Тэгээд Азийн Хонконг Open гэсэн Ocean Open гэсэн тэмцээнүүдээс их хэр таарсан тэмцээнүүдэд алтмалт авдаг болсон. Ерөнхийдөө бол амжилтнаар нэлээд бас дээшлүүлж чадсан гэж боддог байна тэр. Тий. Тэгээ бол яг ингээд өөрөө харж байхад бас яалч явахгүй л ингээд тамирчид нь би хаан одоо ингээд Монголд ирж бас бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Тэгээд яг л юм тамирчин болцсон харагдаад байгаа байхгүй байсан бас. Нэг хүүхдүүдтэй ихтгэл өнөмжлөл оруулах чухал болчихлоо юм л да нэг. За ингээд Хонконгд очиод бас 2-3 жил ажилласан. Бондгоо гавьяат бас хамт төлөвчөд явсан тийм ээ. Тэгээд хэл усны асуудал ер нь ихэндээ жоохон хэцүү байсан гайг байсан. Хэл усны асуудал жоохон хэцүү. Гэхдээ яг жоохон нэг дөртөө очсон л да англи хэлний жижигхэн дөртөө. Тэгэл яг яг жуудагийн хэллэгээрээ хэлээ явчихаар бас харцсан буу гайгүй нэг бүр нэг амьдрал яриад байхгүй бүр ажил яриад байхгүй болохоор чинь бас жуудагийн хэллэгээр нэг тим нөө Япон мехнүүд ч гэсэн нэг Япон нэршлэр болохоор бүгдээрээ тэргээрээ ойлголцоод бас харцсан буу ажилтгад төхөн байсан. Тэгээ хөөрхөн тамирчин хүмүүс маань бас нэлээд сайжирсан. Тэгээ 3 жилийн хугацаанд бас байж ах чинь айгууг тасдаг юм байлээ бас. Тэгээд тэгж байгаа л да. Зориулж байгаа. Тэгээ бид хоёрыг буцлаа гэсэн чинь бөө уйлаа мэлэн бодоод тэгэл салсан ямарчсан. Тэ. Одоо ч яг нэг Хонконг тамирчтайгаа тэмцээн уралдаан дээр таарахаараа холбоотойгоор тгийг ингээд юмнуудаа зөвлөөлөдөг. Одоо тэгээ бид хоёрын дараа манай говь тамирч одоо 90 маань очсон. Тийм шүү дээ. Тий одоо нэг 2 дахь жил гарна лугаа. Ажил чинь цаадсан болоо. Та шиг ажиллаж чадж байгаа. Нөө иржим нэг юм зургийн зураад өгсөн болохоор яг тэрнийхэн дагуу. Тэгээ манай хүн ч гэсэн тэгээд өдрийн бас 2 хийлгээд хүүхдүүдээ өглөө нь оройн дэвжэгээ гэж байгаа бол өглөө нь шатаа хийлгээл тэгээд хүчний бэлтгэлээ хийлгээл явж илээлээ тэгээд хэр юмсоо гайгүй гэл. Ямар ч нэг тийм хизээч нэг медаль авах чадахгүй зүгээр ингэсэн нэг тийм хүүхдүүдийн жижигхэн ингээд нэг юм өдөөгөө асааж өгчөөд боломжийг харуулж өгсөн гэж бодлоо. Одоо бас ингээл залуучууд өсвөрийнхөө ингээл өөрсдийнхөө боломжийн тэмцээнүүд бас алт аваад хүрд мөнгө медаль аваад идэг болсон байлээ. Тэр нь бас илүү дэвшил юм болов гэж боддог юм. Тэгж их сэтгэл гаргаж амч тэрний үр дүн мэдээж сайн л гарч таарна л да. Тийм альва юм чинь жижигхэн сэтгэлийн өсвөл тийм л бас. Хийж байгаа ажилдаа нэг сэтгэл гаргахад тэгээд үр дүн өөр болоод эхэлнэ. За ингээд тамирчин байгаад шигшээвгийн дасгалжуулагч болоод гадаад руу урилгаар тэмцээнд дасгалжуулагчаар яваа. За Монголд буцаад ирсэн. За энэ 3 жилийн хугацаанд Монголын зэрэглэлийн дээр хэр зэрэг байсан байна? Хэр зэрэг өөрчлөлт орсон байсан? Ирээд бас анхаарахтай зүйлүүд байсан уу? Тэгээ ирээд яг ирэхэд бол яг л нэг манай үе нэг цуг шигшээ авахт байсан. Дүүнер маань одоо ганц нэг найзууд маань үлдсэн. Тэгээ шигшээ авахт үлдсэн. Тэгэл Токиог олимпиад зорж исэн. Тэгэл тэр эдтэйгээ зүг нөгөө угасаал хүүхдээ багасаал явцсан. Багасаа явсан ойлголцоход амар. Тэгэл яг нэг шинэ залуу бүрэлдэхүүнүүд их яг байсан. Одоо жишээ нь 2000 оныхан юм уу да. 2000 оны хүүхдүүдийн үеийнхэн ингээд яг шигшээ агуур орж ирж эхэлж исэн яг нэг 19 20 та хүүхдүүд 21 та тэгэл тэд нар чинь яг шигшээгийн тамирчин бол тэд нартай ажиллаад гайгүй байсан да ер нь бол амжилтууд бас нилийн гайгүй болоо Токио олимпиад ч бас манай хэд манаас 3 медаль авсан. Дэлхийн аварт наан 21 оны дэлхийн аварт 2 медаль авсан гэл. Ерөнхийдөө ковид гарсан ч гэсэн бид нар бол бас бэлтгэлээ сайн хийсэн.
би нэр спортын улсын орноос чинь яг Токио Олимпийн 1 сард чинь найрамдал цусланд бид нэр 40 соног байрлуулсан шүү карантин. Тэгээд яг тэр бас айгүй сайн бэлтгэл хийсэн гэж боддог юм бас. Тэгээд дараах нь Токио Олимп дуусгаад яг шинэ залуу одоо Парис нөгөө 2000 оны хүүхдүүдийг аваад Монматер дараа ч гэсэн яг хоёр тэмцээнд энэ хүүхдүүдийг аваа яваа одоо дараагийн циклийн хүүхдүүд ч одоо ингээд эртхэн тэмцээнд орж явахгүй болохгүй гэж ямар ч гэсэн Токио Олимпиад тусаад Парис чинь нэг тухайн засвар ордон дээр нь засвар игээд 2 сард болдог тэмцээн 10 сард болж ирсэн. Тэгээд Парисийг дуулга руу бөөн шинэ юмнууд л аваа явсан та. Парисийг дуулга залуу хүүхдүүд авч яваад тэнгуүтэ буцаж ирэх боломжгүй. Буцаж ирэхгүйгээр шууд Стамбул дээр бид нэр Туркийн шиг явахдаа хамтарсан бэлтгэл хийж агаад шууд Азербайджан явчихсан. Тэгээ нэг 40 доног ямар ч нөгөөдөө давуулаад хоёр тэмцээнд ороод нэг хамтарсан бэлтгэл хийчихэд яг иржсэн яг 21 оны намар. Тэгэл тэр хүүхдүүд маань ч гэсэн тэгэл яг он гараад шигшээ бүрдүүлээл тэгэл нэг он гараад 22 оны тэмцээн уралдаануудаас ч медаль аваад эхэлчихэж байгаа юм чи ер нь бол. Тэгэл 22 онд чинь яг 1 сараас гэх юм бол яг би ч нэг Албаны нарийн бичгийн ажлаа аваад тэгэл яг л нэг өөрөө сонирчин байсан тасгалжуулагч байсан чи яг хаашаа тэмцээндээ бол зүгээр үү ингэдэггүй гэдэг юм ойлгоод ярилцаад эхэлж байгаа юм да багш нартайгаа. Батгэрлийг ингээд анзаарч яхад яг өөрөө нь олон жил шигшээ багтаа байсан сэтгэлээ өгсөн ийм учраас энэ гүйцэтгэх захирлын нарийн бичгийн одоо ажиллаа хийчээ дээр шигшээгийн бэлтгэл болгон дээр л очсон сууцал орилцол тэнд тэгэж энэ дасгалжуулагчаас бас сайн олдож чадахгүй байна тий. Яг нөө хаяа нэг нөө ажлын стресс байгаа шүү дээ. Тэгээд зааланд орж ирээд нөгөө хүүхдүүдийн барилдаж байгааг хараад ингэж харахад нэг гоё ингээ тайвшраад явдгийг ерөөхдөө бол нэг түүнээс зөвхөн нөгөө өрөө мөрөөндөө ч юм уу гадуур ингээл яж хахаар чинь бас ажлын стрессээс байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь сайхан зааланд ороод бэлтгэл хийж байгаа тамирчтай хараад суухараас нэг гоё ингээ заалын өнөр гэж бас нэг тусгай өнөр байгаа шүү дээ. Одоо нэг ясандаа бол одоо жодо бүхэн холбоонд би бол бүх ажлыг хийж үзсэн байна. Одоо тий ерөөсөө дэмжиж өгөөсөө болоод тий өөрөө би бодж үзсэн зүгээр бүх ажлыг хийж үзсэн байна гэж байгаа. Одоо чинь холбоонд байдаг бол одоо чинь дэмжиж зөөж жоохон багтаа дэмжиж зөөгөл явдаг байлаа. Тэгээ арай том болоод ирэнгүүтээ 2006 онд юунд бүхэн өргөнд болсон 100 Азийн авах шалралт тэмцээний тэн дээр чинь сет сакс өрөө тамирчтай хувцсыг өрөө сайн дурын ажилтаа хийгээл явлаа. Тэгэл дараа нь шигшээгийн ах нар эгч нарийнхаа бэлтгэл хангах чи ингээд хийгээл шидүүлээл агч нараа дагаал ингээд явдаг тамирчин боллоо. Өөрөө дараа нь шигшээгийн тамирчин боллоо. дасгалж явдаг. Тэгээ дараа нь гадаадад бас тодорхой ажиллаа. Өөрийгөө хөгжүүлээд ажиллаа. Тэгээ шигшээгийн багш болж үзлээ. Холбооны нарийн бичгийн дарга болж үзлээ. Тэгээ ер нь бүхэл хийж чадах бүхэл юмыг хийсэн байлээ. Ерөөсө тийм л юм хийж ижил тэгэл явсан хүн зовлон жаргалаа ойлгодог, ажиллаа мэддэг, ухаардаг тийм байхад байдаг болов уу гэж бодож байгаа. Ямар ч энэ манай Жамчил байгаа. Жамчил наваа тэгдэг аахгүй. Хасах цог. Тий, хасах цог. Би нэг банкны тэмцээн уралдаанд ингээд яхаар холбооны юм зүмд айгүй идэвхтэй ингээд ажилладаг байхгүй. Төвчөө зөөх мөн ингээд хүүхдүүд сайн дур юм. Манай энэ нэг холбоонд нэг ажилд орондоо чи нэрэгээ жоохон багтлаа. Тий, жоохон багтал яриад байдаг гэсэн. Тэгсэн чинь наваа 22-оор болоод ингээд хүмүүс ингээд одоо бүх холбооны нарийн бичгээр Батгэрл ажиллахаар боллоо гэсэн чинь Жамчи хамгийн дөрөнд мессеж. Тэр ревижн хийх юм хийдэггүй. Тэгжсэн нэг тийм. Тэгээд ер нь бол бас бүхэл гоё албаны гоё хариуцлагатайгаар ямар ч гэсэн хашаал явж байгаа. Очсон газар болгоно л цэцэг ургуулаад яваад байна да ямар ч гэсэн. Тий, гайгүй дээ тэгээд сэтгэл хахад тэгээд бүх юм болцсон доо тэгээд одоо манайч холбоо маань ч гэсэн ингээл 5 зургуулахнаа тэгээд ингээд хамаг том юмны ард гараад яваад байна. Харин яг энэ талаар асуух хүчээсэн юм аа. 21 оноос хойшоо одоо ингээд ГСК-ээр томилогдлоо тийм ээ. Одоо ингээд 4 дахь удаагийн Гранд Слам их туулга тэмцээнийг ерөөсөө яг энэ багаараа аваад явсан байгаа байхгүй тий. Өдний хүртэл ингээд аваад явж байгаа. Урд нь хэн ч одоо Гранд Чингис хаан Гранд Прикс тэмцээнийг арай зэрэглэл баг тэмцээнийг бол хийжсэн ч гэсэн. Тэрнээс өөр нь бол мэдээж байгаа шүү дээ. Тэгэл яг энэ их туулга тэмцээнд ороод ирэхэд бас нэг айхтар сандарч бас зөөлнө гайгүй. Тэгээд Японы ингээд ийм шигшээ багийн тамирчид дасгалж уулагч ирээл асуудаг байхгүй. Танай холбооны өөрөө хаана үдийг ингээл дагуулаад ороод ирсэн.
Тэгээд гэл. Тэгээд дотор ингээд нэг 5 6 хүнд байгаа шүү дээ. Тэгээд ажиллаа хийж байгаа. Бусд нь хайцсан ингээл. Бусд нь байгаа л ингээл. Тэгэхээр чинь юу яриад байгаа юм бэ? Одоо Аазтаа бол яг манай Монгол улс Улаанбаатар их дуулах тэмцээн. Дээрэс нь юу штэ? Токиогийн их дуулах тэмцээн. Тий. Токиогийн их дуулах дээр чи хичнээн хүн ажилладаг гэж бодож байна. Тэр Японууд ч гэсэн 200-аад хүн ажилладаг шүү дээ. Сайн бүр ажилтан оруулаад замбрааг хүмүүс. Тэгээд энэ яг адилхан их дуулах тэмцээнийг Улаанбаатар зохиолоо. Тэгээд тэр нэг сонирхож үзчих шиг холбоо болов өөрөө нь ямар шуухай ингээд ийм став бид нар яаж зохион байгуулад байдаг. Би өөрөөс ойлгохгүй нэгэд гайхаад байгаа. Тэгэхээр ийм их ажилладаг. Үнэхээр одоо 5 зургуулах нь бас яг мэдээж туслах хэмжээндээ байлаа. Яг гоо манай багийнхан маань манай хамт олон маань мундаг сэтгэлтэй залуучууд байдаг л да. Энэ бол манай Түмээ тий Сүхвэ тэгэл Болроо Нямака гэл ингээл өдөрөө тэгэл ерөнхийдөө бол манай шүүгч нарын зөвлөлтөдөх маань ингээл туслаад хариуцлагатай ажлуудаа ингээл өглөөгээд авчдаг. Бидний ганц нэг тулгуур маань бол Отхон баяр ах маань байлаа. Тий яг одоо Отхон ах маань бол жудоогоо бүхий холбоонд бол яг 20 жил тасралтгүй ажиллаа тэмцээн уралдаан зохион байгуулаад явцсан. Тэгээ Отхон ах маань байгаа отохоор бас биднэрт харьцангуй бас нэг туршлага тэр хүнд чинь бол нөл туршлага байгаа. Тий. Тэгэл яг ингэж явагдаж шүү ингэж юм гээл тэгэхэд чинь харьцангуй гайгүй бидэд өөрөөсөө хүлээсэн ажлууд баримжаа байгаад байгаа чинь урд хурд ажил. Тохиол маань ерөнхийдөө байгаа нь хамгийн том төшөлтгөр байна да. Ер нь бол яг л тэмцээн уралдаан зохион байгуулалт тэр заалны тогтчлт ингээл юу үстрий ч юм уу тий. Тэр л хамгийн чухал тэгэл заалаа өстө тэгж гой болгоно ингэн тийм хийсээр байгаа л байлаа. Тэгэл сая хүртэл анх удаа нөгөө өсвөрийн улсаа 8 дивизионээр хийж байсан. Бас чанга юм бэлээ. Тэр үнэхээр чанга юм бэлээ. Бид нэр одоо нодлон 6 дараа хийхэд бол боломжийг санагдаадсан байхгүй. Тэгээ энэ жил 8 дээр хусах ойгийнхаа оролцогчтой байна. Тий. Энэ жил 8 дээр дараач 8 дээр хусах уу энэ хаалтаа хойшоо задлангууд 8 багтны эзтэй гэдгсэн чинь багтгийн удаа багтнаа гэдэг гэж байна. Тэгвэл 8 дээр хийе дараа. Энэ жил хийсэн тэгээ бүх юм яг бүх юм нэг даабалт гэдэг юусэн яг хийж байгаа. Хэрэгжлийн ачаал хэрэгсэл хүний тоо тэгээд хэрэгсэл зураг технологи бүгд яг нэг даабалт гарч чинь бүгд тутаж байгаа юм чи юусэн. Тэгээд наашаа жаашаа болгож арай яг л гэтээ маш сайхан зохион байгуулалт их гоё болсон шүү дээ. Одоо багш тасгалж удагчаад бүгдээрээ л жудаг холбоондоо талхарлаа гэдэг талхлын үгдэл энэ тэмцээнд. Энэ хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүдийн маань одоо хамгийн ач холбогдол өгдөг жилдээ ганц удаа ач холбогдол өгдөг тэмцээн болохоор ямар ч байсан нэг гоё нэг гадаад тэмцээнд орж байгаа юм шиг уур амьсгалтай гоё зохион байгуулъя гэсэн ингээд ач холбогдол өгдөлтэй ер нь өсвөр улсын авраг дээр. Тий. Өнгөрсөн жил биш ээ 2 жилийн өмнө л бүхэн өргөнд 4 дэмжээ Францын дэлхийн аврах тэ дээр нэр салаасан шгшөөг ирээд бас л тухайн үеийнээс эхлээл ингээд өсвөрийн улсын авраг тэмцээнд айгүй өндөр ач холбогдол өгөөд нададаас супер том тамирчдаг урьж авчирч бас оролцуулаад. Тэгэхээр энэ багасаа явж байгаа өсвөрийн ялангуяа өсвөрийн тэмцээнд орж байгаа хүмүүсийн сэтгэл зүй тэр энэ гадагшаа тэмцээнд очиход ерөөсөө хайж сүрдэх юм байх болчих. Тийм нэг хүүхд тагт чинь би чинь хүүхд тагт чинь нөгөө зургатаар гардаг нөгөө амар том од тамирчдын чинь харахыг хүсдэгээс одоо жишээ нь бол Чоминхо Намура гэл тэ Учиба гэл ингээл Вакичун гэл энэ хэд ч нэг гадаад руу тэмцээнд явж чадахгүй юм чинь энэ хэдийг нэг харах юмсан гэл тэгээд Монгол тэмцээнд ирэхээр нь харж байгаа юм. Энэ түүс бодож байгаа юм чинь одоо яг одооны хүмүүс ч гэсэн тиймэрхүү бодолтой болоо гэж би боддгийн ерөнхийдөө бол яг л адилхан зургатаар гардаг гой тамирчтай ингээд бас эрдээс нь хараад нэг зураг хөргөө авахулах боломж тэгвэл тэр хүүхд нэг тийм гой мотивашн аваад цаашаа ингээд жудаагаараа бүр илүү улам хичээх сэтэл ингээд өдөөгдөж өгөх юм болоо гэж бодоод ерөнхийдөө жил болгон лайлах нэг гадны тамирчин нэг гой суперстар тамирчин бас авчирч семинар хийлгээ гэж боддгийн ерөнхийдөө бол за холбооны бүхэл бүтэн галтгойг барьж авна гэдэг том ажлаа одоо энэ дасгалжуулагчтай яаж бэлдэх үү? За шүүгчтэй яаж бэлдэх үү? Тамирчид бас орж ирнэ. Холбооны бүтэн жилийн хуваар гарна. За ингээд дотоод гадаадын тэмцээн орлоо гэдэг энэ болгоныг их зохицуулж явдаг байна. Дасгалжуулагчийн тал дээр ер нь ямар ч харах хэмжээнд авч ажиллаж байгаа юм. Дасгалжуул яг нөгөө дасгалжуулагч нар дээр одоо жоох ингээд нөгөө бас жоох анхаарч эхэлж байгаа. Яг нөгөө өмнө болохоор яг би бас нөгөө ажиллаад бас нэг ингээд тийш та. Яг нөгөө яг ойлголт
байхгүй ингээл яг за ингээд клуб нэгээд ч юм уу ингээд ингэнгүүт ч яг бас миний үеийн барилж исэн найзууд маань ах нар маань дүүнер маань ингээд бас клуб нэгээд ингээд явж байгаа. Яг тэд нар бол өндөр зэрэглэлийн тамирчид тийм чинь мэдээж хэрэг туршлага бүх юмуд нь байгаа. Тэнгүүд бас нэг заримдаа миний мэдэхгүй миний өмнө харж байгаа хүмүүс нэг клуб нээсэн бас байдаг. Тэгээ би одоо гайхаад энэ одоо гээ өөрөөдөө асуугаад хизээ барилдсан хаана сургууль төгссөн юм уу барилдсан. Тэгээд ерөнхийдөө за энэ тал дээр жоохон анхаарч нөө ингээд багш нарыгаа эхлээд бэлтгэх хэрэгтэй байна. Шалгуулшуулдаг авч ээж холбооноос шалгуулшуулдаг авч ээж тэнцэхгүй клуб нээх эрхийг ингэж өгөхгүй болвол нөгөө яг нөгөө дураараа нөгөө ингээд зөндөө олон клубд нээгдсэн байсан л да. Яг үнэнхээр жууд очин байсан ч юм уу үгүй ч юм уу мэддэхгүй. Тэгээ эцэгчүүд болохоор яг нөгөө жуудад өгж ийн гэдэг нэрээр нөгөө нэг өгөөд идэг танихгүй шүү дээ. Тэгээ нөгөө хүн оюун жуудагийн клуб гэ өгөөд идэг. Ясам дээр нөгөө тэр ард нь яг багш нь яг үнэхээр холбооноосоо зөвшөөрөл авсан байна уу? Яг ерөөдөө яг жуудагийн хүүхдүүдэд клуб нээгээд ингээ багшлаад явах эрх одоо тийм ур чадвартай хүн байна уу гэдэг юмдэг ханж их хариуцлагатай тэр чинь магадгүй нөгөө нэг эргээд нэг хариуцлагагүй багш нөгөө жуудад өгж байгаа гэдэл нэг хариуцлагагүй багшд өгсөн байх юм бол дараа нөгөө нэг хэрэг төвч юм уу янз янзын асуудал гарах юм бол эргээд жуудад гэж нөгөө нэг гарах болохоор жуудагийн тэр багшил гэж гарах болохоор бас нөгөө клубүүдийнхээ багш нарыг жоохон чанаржуулъя бас нэг хариуцлагатай болгоё гэдэг үднэс бас нэлээд одоо эх оноос бол нэлээд өнгөрсөн оноос бол бас хариуцлагатай ажиллаад байгаа ер нь бол тэгээ нэг сургууль семинаруудад бас хамгаалуулаад та ч гэсэн өөрөө бас сая авч явчихад ирсэн шүү дээ. Тэгсэн. Kodokan руу 3 сар тарны холбооноос бас ингээд дасгалжуулагчдаа чанаржуулъя. Одоо энэ Kodokan гэдэг чинь Японы институт тийм ээ. Жуудагийн одоо бүх бааз нь болсон юм. Дэлхийн бүхэл одоо орны дасгалжуулагчид тамирчид энд ирж бэлтгэл сургуулаа хийдэг дасгалжуулах анхны арга барилаа тэнцэнээс олж авдаг. Одоо яг л бүх юмныг 0 цагийн тэрл болж тараад байгаа. Тэгээд энэ жил 15 одоо залуу дасгалжуулагчдыг бас хариуцж авч бас энд бол Kodokan дээр хүлээж авж байгаа байгууллага бол үнэхээр өндөр ач холбогдол сэтгэл маш хандлуун байсан. За одоо энэс хойш бол Монголын жуудаа бол дахиад өөр төвшөнд гарч ирэх нэ. Яагаад гэвэл эдгээр тамирчид нь мундаг байсан. Дасгалжуулагчид бол одоо ингэ ийм олноороо ингэж одоо зохион байгуулалтаа ирж энэ сургалтанд сурна гэдэг. Тэр чинь бүхэл дэлхийн бүх хүмүүс ирж байгаа учраас тийм өндөр ач холбогдол өгдөөсөн. Жуудаг бол хамт олонд маш их баяр хүргэе. Дахин бид нар тандарч ажиллаарай гэдэг. Хизээл бол хизээ бага бүрдүүлээд ирээ гэсэн урилга авчаал яваад байгаа. Тий ямар ч энэ жилдээ нэг бас нэг 2 удаа явуулъя гэж бодоод байгаа. Чадвал тийм ээ. Тий чадвалаас шүү хөдөө орон нутгийн дасгалжуулагч энэ төр одоо 2 дахь ээлжин дээр айл болох хөдөө орон нутгийн ялангуяа тий ялангуяа хөдөө орон нутгийн дасгалжуулагчдаа хамруулж хөгжүүлэе гэж бодож байна да. Ер нь бол багш өөрөө хөгжсөн сайн байхад байж ээж тамирчид олон мундаг тамирчид төрөнг арах болов гэж би боддог. Ер нь маш зөв болох. За санал 100%. Тэгээд нөгөө бүсний шалгалт бас хүүхдүүдээс авч байгаа. Энийг бол бас манай күүданы зөвлөлгөө бас байгуулагдсан байгаа. Одоо манай Сүхчулуун одоо Жимэндэн нэг болдоо Хотхон цэцэг гэдэг ингээд нэг тэр хэд маань нөгөө хөтөлбөр боловсруулад ямар ч нөгөө клубүүдээс бүсний зэрэглэл аргаж байгаа юунуудаа тамирчдаас шалгалтыг аваад бүсийг нөгөөд одоо ногоон бүс шар бүснээс өөр бүс рүү шилжиж байгаа бол тийм үзүүлэлттэй байх хэрэгтэй гэж болцыг хангаж техник эдрээ үзүүлээд ингээ яваад ахаар жоо нэг зэгцэрхгээл ял даа нэг багш нараа эхлээ зэгцэлсэн. Тэгээд нэг тэр дангийн юунуудаа ингээ зэгцлээд авчвал ингээ болно. Сайттай бол зэгцэрч авсан бас бүртгэлтэй хэрстэй том юм бол тий ямар ч тэгээд гарцнаасаа бүртгэлтэй хийгээл энэ ийм харьяалтай ийм тамирч ингээ том ажлын сайттай болоод өсрөө тэгээ багш нарын ачааллаас бас багасгаж авсан. Үнэхээр чинь бол нэг цаас урчаад код ирээд нөгөө ийм урт нөгөө хичнээн давхрын гадаад ус барьж ирээл те нөгөө хүүхдүүдэд үзүүлээл яадаг гэсэн бол одоо бол нэг та нар чинь гадаад захиа бүртгэлээ өгч ирээл та нар шууд мандатаа тоож аваад яваад өгчдөг. Тий бас ачаал багассан байх гэж одоо бид нар ч гэсэн нэг шившээгийн ч гэсэн гадаад руу тэмцээнд явахарч бүртгэлээ наан өгчдөг. Манай хэд тэмцээнд ийм юм тамирчид орно гэнгүүт бид нарыг очихт нь мандат ингээ хэвлэлсэн байж идэг. Ингээ хэвлээ бүх юм нэцэн. За энэ танаа оролцох тамирчид мөн үү гэд чеклж аваад тэгэл мандатаа бол гардаг. Яг тэр жишгийн дагуу бай гэж бодсон юм. Бас нэг клубийнхээ багш нарыг ажлыг хөнгөлөхгүй бол тэгэл зарим нь одоо цагаан ах магаан ах бол
хичнээн тор баг 2 тор мор юу юм уу барьсан нөгөө гадаад цус барьсан орж иж байгаа хүүхдүүдийнхөө нэг үрчлэл нөгөө гадаад тулгаад энэ яг нас нь мөн байна уу гэдэг тэгэхээр чинь ачаалж биднэрт ч бас холбоонд ч нөгөө бүртгэж байгаа хүмүүс айгүй ачаалтай байдаг болсон болохоор нэг юм сайттай болж явъя гэж одоо л шулуудаад сайт ямар ч нэгээд аваад 2 жил 3 жил болж байна тий. Та болцсон. Тэг 3 жил болцсон тий ер нь. Тэгээд дасгалжуулагч бол үе үеийн дасгалжуулагчд ингээд бас яваад явдаг. Одоо ингээд энэ 16-нд Бүхат ах маань одоо олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. 20 он залгаад нэг цэцэг маань олимпийн зэрэглэлийн шүүгч хийлээ. За одоо 28 онд энэ манай нэм цагт хаа одоо ингээд яг юунд орсон явж байгаа тийм ээ. Зоонд орсон байна. Тий, зоонд орсон явж байгаа. Тэгэхээр энэ шүүгчнийхээ тал дээр бас жудогийн холбооноос барьж байгаа бодлого энэ юу байдаг вэ? Шүүгчнэрийн маань бол одоо яг бас яг холбооны дэргэдэг шүүгчийн зөвлөл гэж байгуулагдаад одоо тэрний байгууллагад өмнө ч байсан л да. Тэгээд одоо сая нөө шинжлээд нөө удирдлага өдрөнд шинжлэгдээд манай нэм цагтах алтан цог нэм жаргал гэсэн 3 хүн ингээд хоорондоо нөө шүүгчийн зөвлөлийн удирдах зөвлөл дараагаар нь гэж байжгаад хамтдаа шийдвэр гаргаад нөө. Тэгээ ерөнхийдөө бол бас олон улсын шүүгчнэрээ нөө аль болох нөө гадаадын таслахгүй хүн шиг гадаадын тэмцээн уралдаанд боломжоор нь шүүлгээд тэгээ нөгөө нэг юуг нь яагаад ранктай болгоод шүүгчтэй ч бас ранктай. Тэгээ ямар ч ранканд оруулаад ингээд баг агаар ингээд дээшлүүлээд яваад яа. Тэгээ шин залуу шүүгч нарыг бас бэлдээгээд бас энэ онд ч бас шүүгчдийн семинар болсон шүү дээ. Залуу шин улсын шүүгч нар бэлдээгээд тэгээ тэнд нь одоо миний сайн мэдлэгээр одоо манай гавьяа тамирч Уганбаатар маань тэр шүүгчийн сургалтанд суугаад ямар ч сан улсын зэрэглэлийн шүүгч болсон. Одоо сая Эрдэнтийн тэмцээн нарка өсвөрийн улсын аврал гэдэг шүүгээ явж байна. Яг нэг тамирчин байжсэн өөр өшөө залууд шүүгч нар маань бас нэмэгдээл яваад байгаа. Бүрэлдэхүүн маань ингээд томроод байгаа. Ямар ч сан тэгтээ бас бид нар аль болох нөгөө зардал мөнгөний асуудлаас бас харцсангүй бас олон нөгөө ингээд шүүгчнэрээс гадаад руу явуулаад чадахгүй. Тэгээд боломж болцоогоор ойрхон байгаа. Одоо Казак, Узбект болж байгаа хүүхд нөгөө олон улсын тэмцээн, Хонконгод болж байгаа, Макаод болж байгаа хүүхдийн тэмцээн гэдэг ингээд аль болох ингээд явуулаад байгаа. Ямар ч нэг ранктай болгоод дээшлүүлээд ивэл хин нэгэнд нь одоо урилга эрхэлгүүдээ тий гэж боддог тий. За одоо бүх одоо ажлуудын хажуугаар одоо энэ 6 сарын 19-наас 21-нд Стейт Баринад болох их дуулах тэмцээн 26 болно. За энэ тэмцээнээс эхлээд олимпийн оноо олгож эхэлж байгаа. Одоогийн байдлаар хичнээн одоо тамирчид улс одоо ирэхээр бүртгүүлсэн байгаа бэлтгэл ажил хэр зэрэг явагдаж байна. За одоо яг 19-наас эх 7 хоногт 19-ээс 21-нд Улаанбаатар их дуулах Лос Анжелес 2028 оны олимпийн оноо өгж эхэлнэ яг анх. Тэгээ ерөнхийдөө бол 2 жил манад өгөөд манахаар хаагдана 28 оны 6 сард. Тэгээ тийм ач холбогдолтой тэмцээн болохоор гадны орнууд их ирж байна. Яг оноо эхэлж байгаа болохоор одоогийн байдлаар бол 62 орны нэг 400 нэг 90 орчим тамирчид бүртгүүлсэн зөвхөн тамирчид. Нийт албаны хүмүүс, дасгалжуулагч нар эмчгээд явах юм бол нэг 800-аад баг хүн баг ирэхээр ингээд байгаа. Бид нэр бас одоо бүрэлдэхүүн мэдүүлэг дотор тий. Одоо нэг багч л хэд чинь дорой 2 3 багштай тэгэл эмчнэр ингээд албаны хүмүүс юунууд гээд ирэхээр чинь ингээд дахиад нэг даблцлаа юм л да нэг тамирч орох тооны тамирчтайгаа. Тэгээ ямар ч байсан 62 орны нэг 490 гаруй тамирчид 500 орчим. Тий 500 төгсөж байгаа юм. Монгол тамирчид манад бол 500-аар авчин. Тий гарч. Тий тэгэл явж ин да ер нь. Энэ жил айгүй ах бас ач холбогдолтой олон сайхан олимпийн аваргууд бас ирж нутгийн дэвжээм дээр мань барилдах чинь. Одоо нэг төмөн олны нэг краш нэг суперстар айбэ утаа ирнэ гэсэн чинь бүр одоо амар хилээдүүд одоо заримдаа дууссан юм. Тэгээ ямар ч бас Монгол тим амар од краш олонтой одоо айбэ утаа чинь хүн болгонд нэг холбоороо яриад билет нэг шопинг цэг юм нэр зарагдаж байгаа. Тэнгүүд нэг зарим нэг шопингоос ингээд нэг авч чадахгүй ч юм уу ингээд яг ойлгохгүй байгаа хүмүүс холбоороо яриад билет авмаар байна. Тэр айбэ утаа барилдах өдрийн билет авмаар байна гэсэн хүмүүс амар холбогцоо ямар ч юм. Тий. Тэгээд сүүлийн олимпийн 24 оны олимпийн 2 олимпийн авраг
Сүүлийн дэлхийн аваргын 10 дэлхийн аварга ирж илээ. Тий ямар ч байсан. Чансаа зэрэглэл бол агуулах. Тий. Тэгээ өөр нэг өмнөх олимпийн аваргууд, Монголд дэлхийн аваргууд гэдэг энэ нь бол баг. Одоо нэг 3-1 нь баг л олимп дэлхийн медальтай том аварга тамирчид. Өргөн цар хүрээтэй болохоор энэ манай тэмцээний хувьд Японоос бас мундаг баг ирж байна. За Оросоос бол ихний ер нь баг тамирчид ирээд бэлтгэл хийгээд ирсэн. Тэгээ Оросын шгшөөг ирсэн. Словакийн шгшөөг ирсэн. Тэгээ нэг Малайзийн нэг тамирчин ирсэн байж байна. Одоо ингээд 14-өөс Гүржийн шгшөөг, тэгээд 15-наас Азербайджаны шгшөөг гэдэг хүрээд ирнэ. Ерөнхийдөө багууд одоо ингээд 14-өөс ахвал цуваад эхэлж байна. Тэгээд тэмцээнд дуусаад 3 хоногийн хамтарсан бэлтгэл байгаа. Тий. Ерөнхийдөө яг нэг манай Улаанбаатар их дуулах тэмцээнд орчоод 3 хоногийн хамтарсан бэлтгэл хийчээд зарим багийнхан бол ихэнх нь бол бас Чиндаавын гран при явах юм бэлээ. Тий. Манад байж байгаа шууд Чиндаав руу явчих юм бэлээ. Ер нь бол бас нэг басна одоо Азийн цуврал тий. Төв Азийн цуврал нь одоо Душанбе, Астана хоёр болчихж байгаа. Мэдээж Душанбед орсон тамирчид бүгд Астана руу явсан. Тэнгүүд нэг Зүүн Азийн нэг тий юу н цуврал нь одоо Улаанбаатар, Чиндаав гэж явж байгаа юм байлээ тий. Тий. Нэг дэх үед чинь бол нэг яг тийм нэг Азийн цуврал чинь тий яг л нэг Чиндаав болоод Корей хотон болоод Токио болоод ингээл 7 хоног явдаг гэсэн юм бол тий 11 сар тий яг ингээл дараалал явдаг. Тэгэл он гараад Парис Европын хэвдүүлэх тэгэл Дүйсселдорф хэвдүүлэх гэдэг явдаг тий. Бар тэрэн ч нөгөө ингээд тамирчдын бэлтгэл сургуулалт болон тэгээ нэг зардал мөнгөний хувьд нөгөө нэг юм нэг Ад дэрсэн бол нэг тойроо явчихна. Европт очсон бол нэг тойроо явчихна гэдгээр бас зүгээр юм санагд. Зохион байгуулалт гаднаас ирж байгаа тамирчид одоо манайх Улаанбаатар Гранд Слам их нутагтаа зохиож байгаа учраас нэг жинд 4 тамирчин сарж орж байгаа. Их дуулах тэмцээл байна гаднаас маш олон одоо алдартай тамирчид ирсэн байна. Бэлтгэл хийж байна. За одоо манайх өөрөө одоо их Улаанбаатар их нутагтаа зохиож байгаа учраас давуу эрхлээд нэг жинд 4 тамирчин оролцуулж байгаа. За тэгэхээр манай тамирчдын бүх тоо бүрдсэн үү? Одоо ер нь тий ерөнхийдөө ажил маань тамирчдын маань бэлтгэл маань бүрдсэн баг. Өдөр болгон л харж байгаа тий бүрдсэн баг ямарсан зохион байгуулж байгаа орон гэдгээр давуу ирэхээрээ нэг жинт 4 тамирчин гээд 14 жинт 56 тамирчин орно. Нийтдээ тэгээ 56 тамирчин маань ерөнхийдөө бүрдээд бүх мэдүүлэг энтрээ болоод олсон жоо бүх хэлбэр ингээд мэдээлгээ явуулсан байгаа. Тэгээд ямар ч байсан шигшээгийн бүх тамирчид орж байгаа. Мөн дээрээс нь өсвөр залуучууд сайн барилдаж байгаа залуучуудыг бас төлхөө оруулж байгаа. Нутагтаа орж байгаа тэмцээн дээр том төвчийн дээр ингээ гараад том тамирчтай гар зөрүүлээд өдөө туршлагатай болох юм болов уу гэж би бодож байгаа. Тэгээд ямар ч байсан дийлэх нь бас залуу тамирчид бас их байгаа. Хамгийн том давуу тал нь тэр л тий залуу тамирчтай болж байгаа гэдэг. Зардал мөнгөний бас асуудал ахгүй гоё. Тэрээсээ гараад тий том тэмцээнд ороод тэгээд ранк авчин медаль авал оноогоо авчин тэгээд дээрээс нь туршлага суучин гэдэг давуу чанар зөндөө юм л да давуу байдлууд ямарч байсан. Одоо тэгээд энэхүү гоё тэмцээний тий одоо ингээд гоё дэрэгдээс нь ирж үзээрэй л гэж хүсэе да. Одоо жилдээ нэг ордог гоё тэмцээнэ яг л зургатаар гардаг бүх од тамирчид чинь яг дүрээр хэлцэл боддоор нөө барилдах заалны уур амьсгал энэ одоо ингээд яг гоё дэрэгдээс нь ирж мэдрээрээ л хүсэе да. Одоо нийт жудаа бүх сонирхчдоо тий. За ингээд маш их ажлын хажуугаараас цаг зав гаргаж манай подкаст нэрж ярилцлага өгч оролцоод маш их баярлалаа. За ингээд одоо бидний эрхэм зорилго бол Олимпиад одоо бүтэн багаар оролцсон. Ийм одоо бас зорилгодоо заавал хүрээрээ гэж ингэж одоо. За баярлалаа. Тэгээд ямар ч хэлсэн удахгүй одоо 2 жилийн дараа Лос Анжелес Олимп маань болох гэж ямар ч хэлсэн медалийн буухагаа таслахгүй. Тэгээ авраг төрүүлээ гэсэн зорилготой ингээл багш тасгаж болгоч нар холбооны удирдлагад ингээл зоригтой л ингээл гоё зориг нэгтэй ажиллаж байна ямар ч гэсэн. Ямар ч бид нар миний бэлэгдээд байгаа зүгээр яг нөө юу юм бэлээ л дээ. Монгол хүн олимпиад орохдоо бас 20 жил яа. Монгол хүн олимпиас медаль авсны. Тэгээ монгол хүн олимпиас медаль авсны 60 жил яа. Юм байлээ Лос Анжелес Олимп. Одоо 2008 онд Төвшин Баяр ах
Бадрууг ах хоёр ингээд алтан медаль авсан бол 28 он гарч 20 жил яваа. 1968 онд анх Олимпиас Монгол хүн медаль авч ирсэн байлээ. Тий. Тэнгүү чин тэрний бас 60 жил яваа гэдэг нэг юм тэгшөөтэй жил болохоор тий. Монголын тамирчид маань ямар ч байсан жодо гэлтэхгүй ямар ч байсан бүх оролцож байгаа тамирчид маань айгүй тийм гоё гэлцэж алтан медаль авах хаа л гэж би бодоод байгаа ш. Тэр нэг тийм айгүй гэгээлгэр болоод. Угаасаа цаанаасаа нэг юм совинд нэг баахан нөө давхцсан болцгоор ч бас бэлгшээлтэй санагдаад байгаа ямар ч гэсэн. Тийм болохоор бас 28 оны Олимпиад бас Монголын баг тамирчид манаас бүтэн багаар аваад гоё авраг төрүүлээд олон медаль аваад бас happy энэ да. За тэр хоёроо эргээд заавал манай подкастэнд эргэж заавал тэгээ баяртайгаар зорж байна та тий. Тэгээ нөө яг тэр хоёр нэг баяртайгаар ингээд эргээд уулзаад гоё ярилцъя. Тэгээ 26 он тэгж ярьж илээ гээд тий. Эргээд дурсаа тий. Тий тэргээд дурсаад ярилцъя. Тэгээд ахтаас урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд Ерөөл Батар шиг 28 онд юутагаар алтан медальтайгаар уулзсан ерөөл тавья. За тэгээ. За манай жудо бүхийн холбооны ураа бүх тамирчин шүүгч одоо бүх юм ороод хамтын хүч амжилт гэдэг юм ураагаар эхэлж дуустдаг баха. Тэгээд хоёлаа нэг хамтын хүч амжилт гэж за тэгээд үзээ те. За хамтын хүч амжилт.